Сайн байцгаана уу хүүхдүүд ээ? Сайн. За сууцгаа. За бүгдээ хичээлдээ орцгоё. За тэгэхээр одоо багш нэг бичлэг үзүүлнэ. Тэр бичлэгийг маш анхааралтай сайн сонсоод дээрэс нь ямар зураглал үзүүлж байна. Цаад ая дан нь ямар хуу бай, ямар сэтгэл төрөв гэдгийг бүгдээрээ сайн анхааралтай сонсоорой заяа. За. За, саяны энэ бичлэгийг сонсоо, саяны зураглалыг үзээд та бүгд ямар сэтгэл төрөв? За, анууч. Монгол орны уудам тал байгаль. За, Монгол орны уудам тал. Уудам тал. За, өөр ямар юм болов? Өөр сэтгэл. За, хэлв. Монголын үзэсгэлэн байгалыг харуулж. За, үзэсгэлэн байгалыг харуулсан байна. За, өөр. За, чимээг. Монгол орны онгон цэнгэр талыг. За, онгон цэнгэр тал. За, тэгвэл цаад ихшгэлж байгаа аян та нарт ямар сэтгэл төрүүлв? Амгалан тайван. За, амгалан байдал, тайван байдлыг төрүүлсэн байна, тий? За, өөр. Амгалан. За, тайван. Өөр. За, өөр санаа байна уу? За, тэгэхээр өнөөдрийн хичээл маань юу вэ гэхээр эх орны холбогдлолтой хичээл болох нь хүүхдүүд ээ. Тийм ээ, тийм үү? Багш нь эх орны тухай зураг үзүүлээ. Цаана нь бол хинтийн өндөр ууланд гэсэн Дамжин сургуулийн хөгжим хинтийн өндөр ууланд гэсэн юм сайхан аялгау гэгшиглүүллээ. Тэгэхээр өнөөдрийнхөө хичээлийг багш нь болохоор зүрхэнд орших эх орон гэсэн сэдвээр нэрийг сонгочих. За, өнөөдөр тэгэхээр хэдэн сарын хэдэн билээ хүүхдүүд ээ? 11 сарын 25. За. За, 11-р сарын 25. За, зүрхэнд орших эх орон гэсэн сэдвээр багш нь өнөөдрийнхөө хичээлийг сонглоо. За, тэгэхээр өнөөдрийн хичээл дээр 3 анги байгаа. 7-р ангийнхан маань болохоор зураг төслийн хичээл. Зураг төслийн хичээл дээр ямар чадвар эзэмших вэ? Юу хийх вэ гэхээр ямар ч ясан тууцан намлыг ашиглаад янз бүрийн чимэглэл болон байгалийн зураглал хийж сурах нь байна. За, 9-р ангийнхан маань болохоор уран зохиолын хичээлээр Дорнын их яруу найрагч Бэгзийн явуу хулангийн зохиол Би хаан төрөөвэй гэсэн энэ агуу шүлгэнд тийм агуу шүлгийг уран яруу уншина. Дээрэс нь төр шүлгийн хэлний онцлогийг нь яаж таньж авах вэ гэдэг талаар бүгдээрээ үзэж суралцах нь байна. За 8 дахь ангийнхан маань монгол хэлнийхээ хичээлээр Ардын уран зохиолч Тангадын галсангийн зохиол
модон шаниугийн айлтгал гэсэн шүлэгт эхийн задлал хийх ийм хичээлүүд орох нь байна. За ингээ бүгдээрээ хичээлээ эхлээд дор бүхнээ хичээлийг явъя. За тэгэхээр тууцан намал гэж юу гэх юм бэ? За тэрийг уншаад тууцан намалтайгаа танилцсан. 이 хаан төрөө бай. За тэгээ сонсцгоо. Хонсон сарны аяг хавсан адас тойрогдох холын хоёр одны торгох бяцхан чөлөөд хоёр нэг зүр цэнхэрлэх төдий тэртээд хөхманхан тэнгэрийг Цаста цагаан уулыг зэгнэхэн төрлөө цан хүрэг савсаж уугис сороо хоригд цасан ширхэг царцаж өссөл халилд царига хүйтэн үл сарлагын боходсон цаст цагаан уулыг Орсон бүрийн шод өвх хангын хоолойд бүрийн бүттийн хүртэл хатгалсан онгон цэнхэр тавыг эстерэн шууд энэ дээр л намлын юм чинь гэсэн үг байна. За тэгэхээр тэр намл янз янзын хэлбэр төрс оруулж байгаа тийм юм л шүү дээ цааснууд юм тийм. Тэрийг сайн ажиглаж байгаа ер нь ямар дүрсийг л тооцсон намлаар болмоор юм гэдгийг анхааралтай сайн авч байгаа. Тэгэхээр юу юм. За тааш нь явуулаа. За одоо дэгдэхийг бол ийм дараад байгаа юм шүү дээ. Цаасаа дугуулаад За цаасаар урсан олон бүтээлүүд юм. За тэгэхээр цааш нь явуулаарай. За тэгээд хогос хийж байгаа байлаа. Энийг өгдөө. Энэ цавуугаа маш болгоомжтой шүү шүү. За цааш нь дахиад явуулчих юм. За байгалийн зураг. За дэвлэхийг хийхийг харчлаа. За одоо та нар бүгдээ буцаа. Одоо тэгэхээр энэ хүмүүс юу гэх юм? Эх орны сэдвт зохиомжийг хийх нь. Тэгэхээр Монгол орны байгалийн гоо үзмжийг яаж харуулж болох вэ гэхээр тэрийг сайн бодож хийх нь шүү дээ. Үйл үйлийг нь яаж гоё чимэглэж оруулах вэ гэх мэтлээ. За уншиж яах вэ? За. Ингээд чай дүү өгөх гэхээр ингээд энэ бичгтээ тоотой талтай
хийсэн юмныхаа наа одоо юу хийх нь хийсэн болгоно багш нь энд цаас өгсөн байгаа тэр цаасан дээрээ хийгээд наа гэсэн үг заяа. За наатахаас анхааралтай сонсоо сайн унш. Хурдан цаг явж байгаа учраас 40 минутанд дамжуулах учраас маш бүгдийг хэлсэн. Их нутгийн хаан 408 зогсоос эрхий дарамж газрыг бурхан гүйсэнч хүл өгч болно. Одон шэнүү хааны энэ цонхон айлтгал Монгол бүхний зүрхэнд За чимээг хоёр ихний бодгоо уншаад тахтаа биш үү? За. Хөх мархан тэнгэрийг эзэгнийхэн төрлөө би. Хүмсэн сарны аялах алсын алс тойрогт холын хоёр одны тохих бяцхан чөлөөнд хоёр нүдний үзүүрт цэнхэрлэг төдий чиртээд хөх мархан тэнгэрийг эзэгнийхэн төрлөө би. За дараагийнхын бодгийг уншия. Цаас цагаан гуулыг эзэнлэхэн төлөө би цан бүрийг сасаж үйлс орой хоригл засан ширхээ зачиж бүс болох хайлж царгаа хүлэн үйл цалгийн бүгдсэн. Цаас цагаан гуулыг эзэнлэхэн төлөө. За юм уу? Монгол цэгийн талыг эзэнлэхэн төлөө би орох сарав зэргийг хамт сүнсийг хүндээ орсон бүрэн шиг үлэг бүргүүлийн өрөөг бүдээр бүртэж хадгалсан онгон цэхэр талыг эзэнлэхэн төлөө би. За Батбаяр дараагийн баг юм шиг. Мөрөн голын усыг эзэнлэхэн төлөө би мөнгөн сарны сүлжээ харж байгаа юм шиг. хөөхт байлгоонд миний өвөг дээцэн морины төрөнд наалцсан. Миний нутгийн шорог ариун усараа угаасан. Мөрөн голын усыг эзэнлэхэн төлөө би. За дараагийн баг юм шиг. Үнэр ялдан майгангийг эзэгнийхэн төрлөө би. Өөр шөнийн завсар шүүдэр бууг навчинд үрэл усан шүүдэрт нь одод гялалзах дэлбэнд үхэлгүй мөнхийн бэлэгдэл цагаан уул цэцгэнд үнэр ялдан майгангийг эзэгнийхэн төрлөө би. За тэгэхээр зэрэг энэ юуны тухай өгүүлж байна хүмүүс үү? Та нар юу гэж бодож байна? За их орны тухай, Монгол орны байгалийн үзэсгэлэнгийн тухай үзүүлж байна. Тэгвэл энэ шүлгэн дээр юу эзэгнийхэн төрсөн байна гэж ярьж байна. За хөх манхан тэнгэр цагаан онгон цэнхэр тал мөрөн голын үнэр ялдан майган зүүрмөглөгч хүн шиг гэр сайхан бүсгэн сэтгэл тэнхэн төлгийн дөрөв наадар хурбороо цээлхэн дууны их шиг хөөх тэнгэрийн орон. За гэхээр зэрэг тэр чигтээ бүхэлдээ миний Монгол орны бүхэл зүйл энэ дотор багтчихжээ тийм үү. За тэгвэл тэр эзэгнийхэн төрлөө гэдэг байгаагийн тэр эзэгнийхэн гэдэг үг нь ямар утгатай юм бэ? Эзэгнийхэн нэг нь юу? За юу гэж бодож байгаа байл даа гэж. Жишээ нь би энэ бүхний эзэн. Тийм. Энэ бүх газар үзэсгэлэн байгаль газар шорооны эзэн юм а гэсэн өөрөөрөө багаргасан багтсан тийм сэтгэл төрсэн тийм шүлэг байна тийм үү. За тэгэхээр зэрэг ер нь бол юугаа шүлгийнхээ утга санааг бол ойлгочлоо бүгдээрээ тийм үү. За дараагийн алхам маань юу гэж байна вэ? Шүлгийн зохиомжийн онцлогийг ажиглаарай. За юу эзэгнийхэн төрснийг олж тулгуур үгээр жагсаан бичээд загварчлаарай гэж байна. За тэр загварчилгаагаа бүгдээрээ За тэгэхээр олоо бичсэн болоод энэ дээр бичнэ гэсэн үг байна шүү дээ. Энэ дээр маш цэвэрхэн сайхан бичээрэй. За хоёр-хоёроор нийлж байгаа тийч. За анх хоёр ганцаар хийч. За та хоёр хийч. За тэгэхээр зэрэг ихийн эхлэл хэсэг дээр юу ах вэ? Юуны тухай өгүүлсэн? Эхлэл хэсэг нь Ажнаа хаанаас илчирлээ?
Дунхан бүрнээс эхэлж ирсэн шүү дээ. Эхлэн тэр байгаа шүү дээ. Хамгийн их үүсвэр нь юунаас эхэлж байна? Ирж чирэл зөвхөмний үүсгэл шалтгаан авчиж шүү дээ. Тийм байгаа шүү дээ. Тэгэхээр эхлэл хэсэг дээр дунхуугийн ирж ирсэн тухай өгч шүү дээ. Тийм байгаа шүү дээ. За. Тийм над юугаар мастераас ашиглаад цэвэрхэн юм бай. Сайхан бичиж өгч. За тэгэхээр айл болох цагаа барьлаа. За яаж чийсэн бол ханаар цаа. Айл болох бол биш. За хурдан үдэнийга энэ юуны хаваалын хайм байгаас за гал мэмэр юуг нь хийх гэж байна? Нарыг хийх гэж байна. Наран чахлын юу хийх гэж байна? Тэгтээ хэ. За тэгтээ хэ. Номон туушгүй гэж. Тэгтээ хэ нөөш. Халуу хийж байгаа. Оо тэгж байгаа. За л болох хурдан дээр хийгээ. За явах гэсэн. За болж гинэ. Айдаа цагаа сайхан байна. За дараагийн гол хэсэг дээр нь юу болсон? Дунхуу ирж ирсэн. Дараа нь ялаа. Морийг гуйсан шүү дээ. Нөгөө нэг сайхан хүлэг морийг нь гуйсан. Тэгэхээр гол хэсгийн эхний хэсэг дээр юу ах нь морийг хүлэг морийг нь гуйчихсан байна. Гуйсан тухай ах нь шүү дээ. Хүлэг морийг нь гуйсан тухай. Гой цэвэрхэн томоохон бич. Хөшийн үс амт. Хүлэг морийг гуйсан тухай. Дараагийн гол хэсэгт нь юу орсон хөлтөд? Дараагийн гол хэсэг нь ихнэрийн за ихнэрийн гуйцсан юм шүү дээ тийм. Хайртай сайхан мойл хархан нүдтэй хатныг нь гуйчихсан байна. Тэгэхээр хатныг гуйсан байна. За хүртэйгээр юм. Цэвэрхэн цэгцтэй сайхан бичээрэй. дараачихтай нэг төвийг басан. Газрыг басан тийм. Нөгөө талд нараа тодхоноор бичиж маань хөр бишээ. Энэ дээрээс нь биччихсэн. Том бич. Гой цэвэрхэн. Зургуудаа ингээд энэгээр наач. Шууд скотчоор болохгүй зураг ингээд. За ингээд наач. Тэгээд тэр тарааж өгсөн тэр батан цаасан дээрээ яг юу загвараар наа гэсэн үг шүү дээ. Бичгтэй хатад талаа. Тэр яг энэ хэсгээр яг энэ хаврас хэлж ачаана шүү дээ. Чинь эхнийх нь хэм бичиж байгаа. За тэгээд хүүхдийн нэрийн орны эцэг нэг юм болов уу гэж бодож байна. За тэгэхээр скотчоор ингэ наач. За ингээд за дэвтэр дээр урд ичих юу аа шүү. Тэр хийсэн юм аа. Энд дээр бичин за энийг хийсэн байна. За бүгдээрээ сайн оролцсон аа минь бүгд.
Анаага өөр өөрсдийнхөө нөлөөг тавиад хоёр тавиараа за. Смайл ашиглаад. За. Нөлөөг тавьчих. Одоо тэгсэл хэсгээр дээр хийж байгаа юм гол хэсгээр хэсгээр. Үгүй шүү дээ. Энд чинь яг гол хэсгээр одоо болохоор ихээс толгойроо юу чинь ахгүй юм шүү дээ. Энд чинь нэг толгойроо орсон юм гэж. За тэгэхээр ямар тулгуур үг вэ? За тулгуур үг гэдэг нь энэ юу хэлдэг вэ тулгуур үг гэж? Энэ бүхний үйл явдлыг илэрхийлэхэд маш гол үр бүтэж байгаа тийм үгсэж юм л нэг юм тулгуур үг болж. За тэгэхээр хин юу тулгуур вэ? За багш хэлээ. Юу? Өнөө бүний модон шиг. За модон шиг юм. За Дунхуу нар мөн тулгуур үг. Мөн шүү дээ. Дунхуу нараа. За тулгуур үг юу вэ? Одоо нөгөө нэг хөлөг морин байна, хатан байна, газар нутг нь байна. Дээрээс нь нөгөө модон шинэгийн аав хэмлэн төмөн шинэ гэсэн. Эдгээр маань болохоор бүгдээ энэ их юм аа тулгуур үг. За тэгээд тулгуур үгээ ашиглаад багштай бас нөгөө юу зураглал хийж үзүүлээд гол санааг тэндээс нь гадна багш нь цаас өгье заа. Тэглээд бүний эзэмүүд биш юм бичсэн. Би яаж юм бэ? Юу, наашаа хатнаар мандах шиг. Зааварлаа. Энэ дээр тулгуур өнгийн юу яалгаа. За бүгдээрээ. За татаад юу яач? Энд дээр миний смайл ач. За. За дараагийн алхам маань юу вэ? За дөнгөн жамсдаг. За одоо дараагийн шүлээс өөрөө яруу үсгийг болж биснэхтөр өгөж бичээрэй гэж. За. Үгүй энэ цаасаа. Энэ цаасан дээр 2 ингэж байгаа. Өөртөө мэдээж русконы тэгээд юусэн за яа мэл харнууд тэгээд дараач хэлж за одоо сүүгээр цагчсан багтаа гэж шүү. Хөлтөө тоглоорой. Түрүү нарийн чих юу гэж юм? нарийн цэцэр. Нарийн цэцэр. Зам гэж юу? Чам. Үсэн. Цэцгийн дэлбээ ус ургамал олон төрлийн байж болно шүү. Шуу гол дээр. За болно. Аль болох өөрөө зохиомжлол бодоод хоорондоо тэгдэх энэ хошуу юу? Яг чийдсэн байлаа энэ цай. Энэ ш.
яасан бөөрийн гэрчэл хажуу талаас нь нугалт юу яасан бас авчирсан чимэгцэн байгаа юм дээ. Тэгэхээр л болчих шүү дээ энэ чинь. Аль хоёрыг хийж энэ хоёрыг нь яаж хийх юм бэ? Тэгэхээр сарамсгал юм даа гэх юм. Тэгэхээр одоо чимэг хүний хэлмэн жороомоор эдгэрнийхэн төлөө үзэн бас цаахан бүлгийн хэмжлэг юм байна. Чимэг хатгаж орж байгаа юм чинь чимэг хүний төлөө гэж шүү дээ. За өнөр ялтан маяг ганг хитрүүлсэн чинь бүх махан тэнгэр ийм цэнхрээр бичэн тод хөөр юм уу юугаар бичдэхгүй л нэг ийм юм чинь юу хаагдахгүй. За тэгээ бичлээ гахах шин. За тэгэхээр эхлээд хамгийн гол баатар нь хэн бэ? Модон шинийгоо голлуулж өч. Тийм бодол энэ зурглал чинь гарч ирж штэ. За модон шинэтэй хин холбоотой төмөн шинэ. За дунхуу төмөн шинэ хоёр. За ийшээгээ төмөн шинэ. За. Сомод жоохон томхон ийж та юу бичээд байгаа юм биш. За энэ төмөн шинэ нь яасан? Энэ дунхуу нь яасан бэ? Модон шинэ яасан бэ? За тэр бол модон шинэ сумын нэг бол за жөөрөө бичиж. За төмөн шинэ яасан? Төмөн шинэ их орноос орсон. Их орноос орсон тийм үү? За бичиж. Модон бичиж. Орноос орсон. Модон шинэ яг хайрлан хамгаалдаг эх орныхоо төлөө бол айн би бүх юм бол зориулж чаддаг юм байна те. Эх орноо хайртай ч эх орноо хайрлсан. Хайрлажсэн. За тэгвэл дунхаанаар яасан бэ? Дунхаанаар ганц зайлаа яасан. Ганц бүх юм гүйсэн шүү дээ. За газар гуйсан. Хатны гуйсан. Морин гуйсан. За
байлаа те. Болно шүү дээ. Чи өөрийнхөө зохион юу ч хэлж байна. За яасан. За энэ ингээд яаж юм. За энийг ингээд тавьчих. За дараагийн алхам маань юу вэ? Шүлгийн утга санаа. За шүлгийн утга санаанд байгалийн зурагтай харьцуулсан вен дээр хийгээрэй гэж. За вен дээр. За тэгвэл шүлгийн утга санаа байгалийн зураглалтай. За жишээ нь энэ байгалийн зураглалаа бүгдээрээ бодоод харчих. Энэ хамгийн энд сүлд бүхтөмрийн орныг эзэмхий хийж гэн гэсэн энэ зураг байна да. Энэ зургийг хараад одоо сайн нөгөө би хаан төрөөгөө шүлгээ уншсан тийм үү тэрний утга санааг ойлгосон. Энэ шүлэг энэ хоёрын ялгаатай тал нь юу юм? Ижилхэн тал нь юу юм гэдэг одоо бодох. За тэгээ бодож байгаа. За тэгвэл хиний чимэг хоёрт юуны энэ юунаас энэ зураг би хаан төрөөгөөс юугаар ялгаатай байна? Энэ зураг болохоор зургаар үзүүлсэн байгалийн үзэгсэл байгалыг Зургаар үзүүлсэн. Юу нь болохоор шүлгэн би хаан түрүүний болохоор шүлгээр үзүүлсэн. Шүлгээр үзүүлсэн. За тэгэхээр сая бүгдээр ингэсэн тий одоо энэ шүлгийн дүрслэх хэрэглүүрийг нь олчихсон тийм үү. Тэгээ өмнө нь бол тэр шүлэг маш тийм яруу сонсголонтой их гой сонсогдож байсан тий. Тэр юунаас болсон юм бол? Тэр юу тий энэ яруу дүрслэлж нь илүү тэр шүлгийг чинь гойж чимж уянгалаг сонсголонтой болгож өгөөд шүү дээ. Тэрний хариулт нь тэр яруу урган сонсголонтой болж байгаагийн шалтгаан нь энэ дүрслэх хэрэглүүрээс ч л болсон байна. Тэгэхээр зэрэг. За тэгвэл одоо бүгдээ энэ Вен диаграмаа за сайхан бичээд ялгаатай тал нь. За тэгвэл ижил тал нь юм бицдэг юм. Энэ хоёр Зургийг гэсэн зургийг байгалийн тийм байгалыг бол зургаар илэрхийлж болдго юм байна. Шүлэг яруу найргаар үгээр илэрхийлж болдго юм байна гэсэн санаа энд гарч ирж байна тийм. За тэгээ бичээд. За энэ бүр бичих. Их орно илүү их үнцнэр хайрлж штэ. Тэгэхээр энэ юуны маань гол санаа нь юу вэ? Заавар бичиж. Их орно л харин хүнээс бол хайрлаж чадчих байгаа тийм гол санаа байгаа зү. Тэгэхээр их орноо хайр. Тий их орноо хайрлах. За дараа хаашаа явж байна? Одоо энэ 7 дахь багш. Тулгуур сэдвийг тодорхойлно уулын бодороо. Юуны талаар за тэгвэл одоо бүгдээрээ ярилцаалт ингээрлээ. За энэ тулгуур үгээ бүгдээрээ түүгээд ингээ гаргачлаа. Тэгвэл энэний дэвшүүлсэн асуудал нь юу? Энэ модон шанин гэсэн энэ шүлгийн маань биднэрт дэвшүүлж байгаа. Бид нарыг юуг ойлгосоо гэж Их орноо хайрлаж, тий, хорноо хайрлаж хамгаалж харийнхнаас юу? тий, харийнханд бол хайрлаж аваарай л гэсэн. Гол. Уг нь харийнханд байлуулах. Ирхүү арамны газар дэмжүүлэхгүй болсон ч гэдэг. За тийм байна. За одоо дараагийн алхмыг хэрэгүүлэр юм. За Төрсөн нутаг уусан газар угаасан хайр тухай өөрийн бодлоо илэрхийлэх нэ. Зургаар их орны тухай өөрийн мэддэг дуу шүлэг дөрвөн үр зохиож илэрхийлж. За дөрвөн үр зохиож илэрхийлж байна. За тэгэхээр миний хүүхдүүд одоо зургаар илэрхийлж болох юм байна. Дээрээс нь яг өөрийн мэддэг шүлгээрээ шүлэг дууныхаа үгнээс ойж болох нь бүр өөрөө зохиож дөрвөн үртээр илэрхийлж болох юм. За тэгээд Ороо шүлэг. за Тэс шүлэг багшаас аваарай. шүлгээ шүлгээ цэнгэл дээр бичиж. За тэгээд шүлгээ цэнхэр дээр бичээ зураг зургаар болвол цагаан цаасан дээрээ зурснараа гоё авах тийм үү? Бичлээ. За.
бичгээр илэрхийлсэн, үгээр илэрхийлсэн гэж харж байна. За. За дараагийн маань болох юм болсон. За шүлгээс төрсөн сэтгэлээ өөрийн сонирхсан хэлбэрээр илэрхийлээрэй гэж. За биччих. За юу ээж болох вэ? Ярьж хоорондоо ярилц. За тэгвэл та нарт ямар сэтгэл төрсөн энийг уншаад ер нь ингээд хэлнийхэн задлыг ингээд уран яруу дүрслэлийг ингээд олчихлоо. Та нарт юу бодогдож байна? За хэл. За. Тэгвэл нь тэр байгалийн сайхныг ингээд зураглаад байгаа нь юу юм бэ? Бид нарт ингээд зургалж үзүүлээд ингээд бид нарт ийм гоё сэтгэл төрүүлээд байгаа нь юу юм? Яруу найраг энэ шүлгийн маань хэлний онцлог байгаа юм шүү дээ, тийм үү? Энэ дорны их яруу найрагч маань бид нарт одоо энэ их хэлнийхээ уран яруу тансаг байдлыг нь ашиглаж шүлгийг болуулна. Энэ байгалийн ийм сайхан үзэсгэлэнг бид нарт ингээд үгээр шүлгээр ингэж үлдээсэн илэрхийлж үлдээсэн байна шүү дээ, тийм. Тэгэхээр энэ бол маш гайхалтай шүлэг байх нь тодорхой байна, тийм. За тэгвэл за одоо ингээд өөрөөсдийнхөө бодлыг зургаар илэрхийлж болно. Өөрийн мэддэг дуун шүлэг бадгаар нь илэрхийлж болох юм. Бүр дээрэс нь шүлгээ энэ шүлгийнхаа мөр бадаг шадыг нь дуурайж агаад нүдмөр зохиочж болох юм. За дэсач. За одоо ер нь өгч шүү нөхдөд цаг. Ингээд очих. Харин надад цагчин болох болчихлоо шүү. За аль болох урдаа. За урдаа юм. Тэгэл юу хийж байгаа? Оо мод юу хийгээд байна? Чи За цэцгийн гол юм байна. За гартер болчих хэлээ галзаж. За одоо тэгэхээр энэ хоёлаа юу юм? Уян чинь яагаад салаасан гэдэг юм чи юу гэдэг вэ? Нөө яруу асуулт чинь хаач тийм. Яруу асуулт маань хаа. Энэ шүү дээ. Шууд нэг наач. За одоо энэ хоёлаа явъя. Энийг очиж байна. Энэ багш энийг авъя. Дараагийн хүмүүс болж байна уу? Хичээлд ерөнхийдөө дуусгаад зураглаа гэж байна. За энийг наацсан уу? За. Скотч байгаа юу? Скотч байх уу? За.
За юу вэ? Одоо энэ чи зураг. Чи цааш тавьж байгаа. Энийг тийш дэмэ. За энийг За тэг. За ингээд Таймыг зөвсөн ажиллах чинь. за ингээд за тэгээд хийсэн бүтээлээ гарч ир тайлбарлаад биш үү? За. За анаач. За шүлгээ авчирч. Мач тэнцэскоч байгаа. Тэгээд өөрсдөө хийсэн цаасныхаа хажуу талд авчирч явж байгаа. За. усан одоо Юу яа? Энэ дангууд ийм за гараад наа. Гараад тавьчих. За. За дараагийн хотод хутлаарай. За бүгдээрээ өөрсдөө үнэлээд нэг юунууд наач. Смайлуудаа наач. За өнөөдрийн маань хичээл юуны тухай хичээлээс билээ өгдөө. Эх орны тухай хичээлээс. За 9 дугаар ангийнхан гарч ирээд өөрсдөө хийсэн зүйлийг танилцуулаад зохиосон шүлгээс гарч ирээ уншаад. За хутлаарай. За нэг нь гараад ир. За чимгүй хутлаарай. За тэгэхээр одоо шүлгээ энэ шүлгээ уншаад байна. За энэ шүлэг маань болохоор Жин хаан дөрөвөө гэдэг шүлгийг за дуурайж өгсөн байна. За Дэлхийд ганцхан Монгол эзэнийхэн төлөө би дээшээ огших Монголын уяхан дууны ишгэн дэлхийд ганцхан дэлхийд ганцхан дуудагдах морин төрийн аялал дээшээ дээдэс өвгдийн байгуулсан дэлхийд ганцхан Монголын эзэнийхэн төлөө би за дараагийнхан за 7-гийн гарч ирээд юу зураг тайлбарлах та хурлаарай. За гал мөр гараач. Хурлаарай.
үзүүлсэн байгаа. За. Цэцгийн тэнгэр цэцгийн сонголтоор бас Монголын гоо үзэсгэлэн байгалийн үзэсгэлэн бол ингэж цаасан урлаар бол маш сайхан гоё үзүүлсэн байна тийм үү. За тэгвэл 8-ын. За 8-ын гарч ирээд. За. За. Бид өнөөдрийнхөө хичээлээр манай ангийнхан болохоор модуль шанааг айлтгах гэсэн сэдвийг сонгож энэхүү сэдвээр задлал хийсэн байгаа. Тэгээд энэ сэдвээр зохиож энэ зураглалыг зурсан. Тэгээд бас шүлэг зохиож бичсэн байгаа. Би одоо энэ шүлгийг Миний ардын зан шулуун мэдлэн залгуур босн нарийн уулас хангайн бараан сүмбэр үүлэс хонолон бараан зөмбөр Монгол гэсэн 6 үсгтэй бурхан нэрээрээ дэлхийд гойдог монголоор бид бахархдаг. За тэгэхээр за баярлалаа минь хүмүүс. За сууж. За тэгэхээр түрүүн бид нар хичээлийнхээ ихэнд юуны тухай үзүүлсэн бэ гэж бид бүгдээрээ ярилцсан тийм үү? За тэгэхээр юу байна вэ? Монгол орны өөдөм тал байна, үзэсгэлэн сайхан байгаль байна. Дээрээс нь юу байх нь вэ? Онгон цэнхэр. Энэ бүгдээрээ зураглаж үзүүлж чад үзсэн хичээлээрээ үзв үү? Үзсэн тийм үү? За тэгэхээр өнөөдрийн маань хичээл бол ерөнхийдөө Монгол орныхоо байгалийн гоо үзэсгэлэнгээр бахархсан энэ эх орных нь эзэн болж төрснийх нь хувь заяа эндээ оршиж байна тийм үү? Бид нар ямар их хувь заяагаар энэ эх орнд төрсөн бэ гэдэг бахархлыг эндээс олж авлаа. За ингээд өнөөдрийнхөө хичээлийг ингээд дуусгаж байна. Анхаарал тавьсан хүмүүстээ баярлалаа.